Мөнгө ороод ирсэн чинь ингээл аюу сайхан аюу жаргалтайгаар за 10,000-аар цэнгэлчээ гэж 10,000-аар цэнгэл гарсан чинь мөр зүрх гарсан чинь тийм байхгүй заяа. Тэгээ би харин чинь юу ямар кринж юм бэ гэж харж магадгүй надад хөөрхөн байсан заяа. Би зүгээр л интрогоо хийх гэж бараг 5 6 бичлэг хийж ин тхүү. За зүгээр сайн уу. Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Танд магадгүй зуны амралт эхэлсэн байна. Зуны амралт эхлэхээр яах вэ? Завгүй болно. Ажил одоо ингэж анх удаага хийж үзэж байна. Тэгээ найзынхаа ажилладаг ресторанд ер нь л ажиллаж байгаа. Ер нь л дэжгүй, нэлээд дэжгүй байгаад байгаа. За. Тэгээ би маргааш өглөө 7-оос ээлжтэй мөртлөө би үнэхээр ядарч ийн. Тэгээд яагаад ч юм ингэ бичлэг юмэр санагдаад guys маргааш цалин мууд аимшигтай. Бол өстө хэдэн өдөр хүлээсэн. За одоо би яриагаа үргэлжлүүлж чадахгүй юм шиг байна. Ямар ч тааш бичлэгтэй хамт байвал ер нь бол нөх амар уйдаад ахгүй заяа. Тэрийг бол хэлчихье. Би хийлээ. За тэгэхээр сайн мэцхан уу буцаад эргээд тавтай мөрөл. Өнөөдөр бол 6 сарын 19 аль хэдийн цалин буучихсан байна. Цалингаа хүлээж агаад яг тэр өдрөө ер нь бол ихэнхийн өрсөн байдгийг. Ер нь бол штэ би хэдэн хоногийн өмнө цалин буухаас өмнө гэсэн үг заяа. Яг цалингаа буухаар яг юу авах, хэдэн төгрөгөөр авах, тэгээ хаанаас авах, хэдэн цагаас хаах, хэдэн цагаас нээх гэдгийг бүгдийг судлаад тэгээд ерөнхийдөө бол тодорхойлсон байсан байхгүй юу? Би тэгээд ер нь бол тийм тэгж байгаа л нэг молох бахтаа ингээд явж байгаад нэг гоё юм харагдвал аавна гэдэг ч юм уу. Яг тиймэрхүү надад бол ингээд жоохон надад бол тохирохгүй санагддаг. Амар би өөрөө ядраад идэхгүй бүр өмнөөс нь ингээд ядраад тийм болохоор яг нэртэй хэдэн тоотой хэдэн вебсайттай газруудаас тодорхой хэдэн газруудаас үн төгрөгийн судлаа тэгээд ер нь яг юу амбараа ямар хөөрхөн юмнууд байна тэрийг ингээд сайхан листэндээ одоо сагсандаа хийж агаад тэгээд ер нь бол явдаг хгүй юу. Хамгийн ихний газар нь Лорен. За би зөв дуудаж байгаа үгүй би бол мэдэхгүй заяа. За хамгийн их нь Лорен авахгүй юу. За миний цалин байна штэ. Яг гэртээ ирсэн байхад 6 гэд миний цалин болсон заяа. Тэгээ би амар өстө цалин буухгүй махтаа гэж байж байгаа л тэгэл 6 гэж ороод ирсэн баггүй юу. За тэгээд цалин буулаа. За одоо би юу ихе мэдж байгаа шүү дээ. Хаашаа явах мэдж байгаа. Тэгэл би хамгийн ихний Лорены яг хаах цагийг ингээд харж байгаа байхгүй 7:30-аас гэж байгаа байхгүй. 6 болж байгаа. Тэгснээр 7:30. За яг хаа амжиж болох юм. Гэхдээ манай гэрээс бол хол наны замны дагуу байдаг болохоор за би яаж явбал илүү хурдан явах уу гэж бодсон заяа. Тэгээд ер нь дараагийн дэлгүүрүүдэд ч гэсэн цагийг тулахгүй очих вэ гэж бодсон. За дараагийнх нь дэлгүүр нь болохоор лимут сторисэн. Лимутийн хаах цаг нь штэ 8 цагаас заяа. Тэгээ миний хамгийн ихний очих дэлгүүр нь 7:30-аас, дараагийн очих дэлгүүр нь 8-аас, дараагийн очих дэлгүүр нь 9-өөс хаах байсан. Дараагийн хоёр нь гайгүй авилаа гэж бодоход надад эхлэний хэлээр тэр Лорен амар хэцүү санагдаад ингээд амар хол тэгсэн мөртлөө яаж явна гэж бодоод тэгэл яах вэ нөгөө алдарт өөрийнхөө хүлэх дундаагаараа л явж байгаа байхгүй. Тэр нь болохоор Yugo bike. За bike-д яваад заяа. За одоо нөгөө мөнгөн цалин орсон юм шиг ингээл нөгөө нэг цалингүй хүн чинь нэг 2-3 мянгаар таталтаж нэг Yugo өдрөөд сэнгэлдэн штэ тий. Мөнгөгүй хүн чинь мөнгө ороод ирсэн чинь ингээл аюу сайхан аюу жаргалтайгаар за 10,000-аар цэнгэлчээ гэл 10,000-аар цэнгэлээл 2,000 нь бонуст нэрээ заяа. Чихчээ зүгэл за тэгэл явж өгч байна. Мэпэ гаргаад заяа. Мэпэ гаргаад би тэгээд за яаж товчлуул яаж явбал илүү хурдан очих вэ гэж бодоод за тийшээ гэж баг 30 минут очих та гэж би бодсон байхгүй. Тэгсэн чинь би штэ нэг 10-15 минут л явсан баг. Лорен руу орсон юм. За тэгсэн чинь амар их очихтай заяа.
нөгөө нэг хувцсны өрөөний хоёрхон хувцсны өрөөс ахгүй юу? Хувцаа сольж өмсөх одоо хувцсны өрөө тэгсэн чинь ээ штэ. Бүх охтоо тэнд зогссон байсан чи би бүр ингээд нөгөө нэг дэлгүүрүүд лүгээ яарад байгаа штэ. Тэгэж удаад өгсөн. Юу намайг хиардیں۔ Гэл авсан төлбшээ ингээд төлөвлөсөн байсан бүх юмнуудынхаа яаж байгаад яг бүгдээр байж таарсан амар адтай. Тэгээ гурвуулын ингээд шүүрж аваад тэгээд штэ. Би ингээд дандаа охтууд исэн заа. Тэгээд төмний нүдэн дээр зүгээр энийгаа ч өмсөв, тэрийгаа ч өмсөв заяа. Яг нөгөө төлөвлөсөн байсан 3 юм өмсөөл яг л бүгдээрээ гуруулаа таалагдаад тэгээд тавьсан заяа. За хамгийн ихнийх нь болохоор so cute. За яагаад би энийг авсан бэ гэхээр ерөнхийдөө бол би эмэгтэй топ энэ жил ер нь бас амар худалдаж авъя гэж бодсон байхгүй юу? Эмэгтэйлэг топ, эмэгтэйлэг хувцас. Миний хувцсны шүүгийн дотор дандаа basic, дандаа casual хувцснууд байдаг байхгүй юу? Дандаа энгийн өдөр тутмын зүгээр л байдаг өмд зүгээр л байдаг jeans гэсний нэг зүгээр цавнч үт юм уу? Одоо нэг эмэгтэйлэг энэ нэг гарсан чинь мөр зүр нь гарсан чинь тийм байхгүй заяа. Тэгээ би яа одоо энэ жил амар гоё юм аавна гэж бодоод тэгээ би хамгийн ихний цамцаараа энийг сонгосон байт юм. Ее! Энэ ингээд амар гоё танцуутай заяа. Тэгээд ийм цамц авсан байна. Ее! Тэгээд энэ цамцаа би бол тэгэл яг ингээд ингээс нь олоод авсан байхгүй юу? Ингээс тэгснэ материалаас нь олоод авсан. Тэгээ би угаасаа төлөвлөсөн байсан гэж хэлсэн шүү дээ. Ингээд авахаас өмнө юу нээр төлөвлөөд бүгдийг яг ингээд яг тэрийг нь авна гэ скриншот хийгээд листэндээ бичсэн байсан байхгүй юу? Тэгээд ингэр нь амар хөөрхөн санагдаа. Тэгээд амар хөөрхөн нэг эмхтэлэг бүр яг ийм өхөн шиг харагдаж байгаа. Тэгээд за тэр ч аа. За амар алцгасан болчихоо тэ амар алцгасан гэж дуудлаа яж. За хамаагүй. За ямартаж хамгийн ихнийх нь нэ заяа. За дараагийнх нь өмсөж үзье. Дараагийнх нь штэ би ийм зүгээр long sleeve цагаан basic бас л basic заяа. Би ингээд дандаа basic юм аваад идэхгүй юу. Жоох хэцүүдэлтэй заяа. За хамгийн дараагийнх нь болохоор ийм зүгээр л ингийн амар гоё материалтай заяа. Ийм цамц авсан. Одоо өмсөж үзэж чарал. Ийм байна. Ее. Энэ болохоор бас ийм урт танцууртай. Миний өмнө жилийн авч исэн одоо ингээд тийм цамцууд урт ханцуутай цамцууд байна штэ. Дандаа ийм байсан. Танцуун. Ийм. Би ийм ханцуунд жоохон дургу заяа. Жоохон миний гарыг ингээд нэг тийм богинохоо харагдуулаад тэхгүй. Тийм болохоор урт ийм ханцуутай ийм цамц авсан. За энэ болохоор зүгээр л бүр ингээд цагаан цамц ч юм бол юм болгон дээр хэрэглэгдэн guys. Тийм бицний зүг биз. Тэгээд амар зөөлх материалтай заяа. Яа тийм болохоор энэ цамц авсан байна. Тадам. За тэгэхээр энэ бас ингээд амар нэг тийм clean girl хэлээд байдаг. За дараагийнх нь штэ guys. Дараагийнх нь юу гэж бодож байна? За дараагийнх нь надад байна штэ. Зүгээр энгийн basic одоо юм зүгээр цулгуу тэгснэ ер нь аль би барьсан биш тийм фоточ надад 4 байгаа. Ага маань 2-ыг авч өгөөд тэгээд нөгөө нэг нь болохоор манай их ч өгөөд нөгөөх нь надад байж исэн фоточ гэхгүй бүгдээрээ яг адилхан загвартай заяа. Тэгээд би oversize амар гоё фоточ зурагтай фоточ авмаар байсан учраас энэ дуурайд байгаа юм ямар хэцүү юм бэ? За ийм фоточ авсан байна. Харагчин. Хөөрхөн байгаас тээ. Энийг жоохон хүмүүс харчаад энэ юу ямар кринж юм бэ гэж харж магадгүй. Надаа хөөрхөн байсан заа юу. Надаа гоё байсан. Тэгээ би авсан. Яй. Тэгээд энэ фоточ авсан байна. Тэгээд одоо би танарт өгсөж үзэж харуулъя заа юу. За дараагийнх нь юм байна. Guys, look how cute. Энийг хараа бүр ёо ямар хөөрхөн харагдаж байна гэж бодсон та нар. Ийм бодол гарсан байна. Би тэгээд энэ авсан юмнуудаа бүгдэнд нь 10-аас 10 сэтгэл хангалуун байгаа. Бүгдэнд нь. Яагаад гэвэл би өөрөө төлөвлөж авсан юмдаа хизээч сэтгэл хангалуун бус байдаг биш заяа. Тийм байна. За тэгээд тэнд байсан би ч нөгөө нэг одоо солих хувцсных нь өрөөнд нь орохгүй шууд өмнөр нь ингээд бүх охтуудын өмнө ингээд
зүгээр хуцаа тайлаад өмсөж үзээл ингээд нүдний өмнө дээр баахан нүдний өмнө дээр тэгсэн штэ. Тэгсэн чинь нөгөө нэг хуцаа солихгоод баахан очилсан байгаа охтууд над руу харснаа. Пүүх гээл над руу бүгдээр харсан заа. Тэгсэн чинь надад хамгийн солиотой санагдсан юм нь харжлаг яах втэ угаасаа хараад ах нь нэгч байхгүй дээ. Би яарад байгаа юм чинь би энэ салхи хувцсынхын өрөөнд орох шаардлагагүй. Хүс намайг одоо тэгээд харчаад одоо яавал гэж тэ одоо намайг тэгэж бодвол бодно л үстэй одоо тэгээд тэр хүмүүстэй би дахиад уулзахгүй нь одоо гайхамшигтай тий. Уулзсан ч гэсэн хамаагүй. За тийм байна. За тэгээд энэ гурыг хасан чинь нэрээ надад нэг бэлэг өгөх шиг болсон. Тийм байна. 100,000-аас дээш худалдаа авалт хийж байгаа хүмүүст юм бэлэг өгж байгаа юм билээ. Тэгэхгүй энэ одоо баригдахад бол нэг юм стик шиг юм баригдчихэв. За тэгээд дараагийн очих газар бол Limut Store байсан. Тийм ээ. Стикер байна. Ямар хөөрхөн стикер гэдэг те. Вау, энэ ямар гоё юм бэ. Тинээс. Би энийг өчигдөр авсан байхгүй юу? Тэгээ би өчигдөр бүр нам унтаад өгдөө. Нам унтаад найзынхаа төрсөн өдөр нэр өнөөдөр манай найзын төрсөн өдөр байхгүй юу? Тэгээ би өчигдөр орой нам унтаад өглөө бас нэг виз эдэргээд нэг тиймэрхүү юм болоод тэгээд Германы сургалтандаа суучаад тэгээд өдөр ирчээ цай хоолундаа хийж ичээд одоо ингэ сууж байгаа байхгүй юу. За тийм байна. За дараагийнх нь болохоор би тэгтээ энийг харуулж чадахгүй заяа. Яагаад гэвэл би өмссөн учраас өнөөдөр өглөө өмссөн. Өчигдөр авсан гэсэн шүү дээ. Өнөөдөр өглөө өмссөн заяа. За би явуулж аваад ирье. Надад ингээд ийм ер нь бол хар ийм пүүз байдгүй байхгүй юу. Тэгээд ямарваа нэг юм дээр ер нь хар юм их хөвчлэн зохицдог болохоор тэгээд жоохон залхуураад дандаа ингээд Onitsuka Tiger-ийнхаа нөгөө нэг юм балерина шиг юм өмсчдэг байсан байхгүй. Тэгээд пүүзтэй болмаар санагдаад за цалин буулаа тэгэл авчий гэж бодоод ямар ч тач юунда листэндээ оруулсан байсан. Тэгээд шууд Laranаас гараад Limut Store орсон. Limut-ээс одоо ингээд тэгээ би Limut руу яаж явдаг Napa мэдгүй заяа. Тэгээ би уцаа гаргаж явж байгаа бас л Yogo өөрөө одоо нөгөө нэг бонустайгаа нийлээд одоо 7,000 төгрөг үлдсэн байгаа шүү дээ. Тэгж бодлоо зүгээр гэж бодвол Napa харсан чинь 5 минутын явах газар үдийн. Тэгэл би окей гэж замаа товчлоод тэгээд Napa дагаа явцсан чинь би 5 минутын дотор очисон заяа. Limut руу бол тэгж явсан байдий шүү guys. За тэгээд ийм суперстар авсан баа. Дараагийнх нь болохоор би нүүрнийхээ имийг авах хэрэгтэй байсан. Тэгээд надад үүшний хэрэгтэй байсан юм нь шүү дээ. Azelaic acid-тай тонерыг одоо анх удаа Azelaic acid-тай орц найрлагатай юм авч үзэж байгаа заяа. Энэ нь болохоор acne prone skin-д зориулалттай AHA буюу гуйжуулах орц найрлага орцсон. Тэгээд tea tree буюу одоо арсечин тайвшруулах орц найрлага орцсон байгаа гэсэн үг. Тийм болохоор надад нэлийн давгүй санагдаад 7 хоногт 2 удаа хэрэглэн гэлээ аваад үзье да гэж бодоод тавсан байгаа. Тэгэхээр Cloud91 өөрийн гэсэн үнэртэй гэдэг тий та нар мэдгүй. Орж ирсэн та нар ийм байна. Энэ ингээ дотроо нэг ийм таваад энэ ингээ байдаг зүйл гэсэн заа. За ийм гуйжуулагч авсан байна. Дараагийн худалдаа авалт маань ийм гуйжуулагч авсан. За тэгээд өөр юу ч ярих вэ тий. За тэгээд ерөнхийдөө бол миний авах юмны цалин буугаад авах юмны чагсаалт маань ер нь бол дууссан байсан. За дээрээс нь миний мөнгө ч гэсэн дуусчихсан. Тэгээд би нэг жоохон юм авах мөнгөтэй болсон. Тэгээд цалин өөрөлт бол ингэж л явагдаж байна да guys. За дээрээс нь би нарны тост тэгээд маск авъя гэж бас зүгээр бодсон байсан. Гэхдээ энийг авна гэж бол төлөвлөөгүй байсан. Тэгсэн чинь бэштэй би их дэлгүүр ороод Майлтаас би энийг өнөө өглөө өчигдөр авсан болохоор өнөө өглөө туршаад үзсэн байхгүй юу? Энийг бол цадалж үзээгүй байсан. Ийм нарны тос авсан. Ер нь бол та нар энийг мэдэх бах тий. Харж ирсэн л ах. Энэ ингээд ер нь бол арсны одоо ингээд юг югдүүлээ. Арсны өнгийг жигд болгодог ч гэлөө. Ер нь бол өнгийг сэргээдэг тэр ингээд нэг жоохон цайруулж агаад жоохон төвн автай.
Тийм ийм тос авсан, наны тос авсан. Тэгээд энэ чинь ерөнхийдөө бол бодолтын бас суурь болчдаг, бейс болчдаг гэсэн. Японд байдаг ихч маань ингээд над руу нэг маск, надад нэг маск өгчээсэн байхгүй юу. Тэр нь яг ийм байсан заяа. Ийм яг 7 ширхэгтэй 7 ширхэгтэй лөө. Тийм 7 ширхэгтэй ийм baby шиг маскыг явуулаад исэн заяа. Явуулсан байсан. Тэгээ би энийг нь юм baby-гийн маск явуулсан юм гэж бодоод ямар ч юу хэрэгэлсэн юм. Бүр яг baby шиг болгодог заяа. Зүгээр ингээд ер нь бол зүгээр чийгшүүл үйлчлэгээтэй. Хэрвээ таны арс чинь хураашаад ах юм бол энийг өс зөвлөн билээ. Мэдгүй миний арсын талаар амар тохиордог байхгүй. Миний арст нь энэ хацар хэсгэрээ нилийн хуурай. Тэгээд миний хацар чинь баг нүүрний тал явчихж байгаа зү. Тийм болохоор энэ чийгшүүлэх талтай миний одоо ингээд маск илүү ингээд надад гоё бишээ илүү үйлчлэгдэж санагдсан. Сайн үйлчлэгтэй. Дээрэс нь baby-гийн зураг яагаад тавьсан бэ гэдг нь надад лав ингээд тавьсныхаа дараа яг ингээд бодож байгаа байхгүй. Baby шиг ажтай болгох юм байна гэж бодсон. За. Тийм ээ. За. Ямар их ярьч ба тий. Амар чалччлаа. За ямар ч тач би ингэж амар доош хармаар. За ингээд тавьчих. За. Тэгэхээр guys миний авсан юмнууд энэ хүрээнд ингээд дууссан заяа. Би маргааш тэгээ бас найзынхаа төсвөрөөрч явахдаа нэг бас хэдийн юмнууд аавна гэсэн бодолтой байгаа. Тэгээд энэ бол цалин үрэлтийн анхны бичлэг заяа. Дараагийн бичлэгийг би бас хийнэ. Тэгээ би ямарсаа цалингаа ингэж өгсөн байна. Би угаасаа энэ жил сайхан ажил хийж үзээд тэгээд гоё зунаа enjoy доод айгуу гоё шинэ хоббитой болоод тэгээд YouTube-ээ бас айгуу гоё ер нь надад л үлдэх тусламж энэ жоо тэгээ кринж байсан ч хамаагүй гэж одоо тийгч байгаа. Тэгээд гоё өөрчн тийм герман хэлээ сайжруулах бас төлөвлөгөөтэй байгаа. Би яагаад ингээд би жоохон ихэм цуглуулад байна вэ гэхээр энэ бас шалтгаантай заяа. Би тэтгэлгээр 3-7 өдрийн хугацаатай ерөнхийдөө бол Герман руу явах гэж байгаа. Тэгээд тийм болохоор би бас герман хэлээ сайжруулангаа бас дээрээс нь ажил хийж үзээд гэж юу нь бол жоохон айгу энэ зуныг нэг амар завгүй өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд дээрээс нь би чинь бас тоглолт үзсэн энэ жилийн энэ зуны төлөвлөгөө маань бол бүтцсэн байгаа. Тийм байна. Тэгээд тийм учраас би дараагийн цалин муултараас өөртөө хэрэгтэй нэг хит юмнууд аавна. Баштай миний бичлэгийг тууштайгаар үзсэн танд баярлалаа. Bye bye.